Сайн байцгаана уу манайхаа бүгдэнд нь гайхалтай энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө дугаараар бүгдээрээ Йоногийн дүрээр ярилцах болно. Эзний үг Амадиан хүү Йонод ирж айлдахдаа босож агуйг хот Ниневе рүү очиж түүний эсрэг хашгир. Учир нь тэдний бузар булаа нь миний өмнө илэрхий гарч ирлээ гэв. Гэвч Йоно эзний оршихугаас Таршиш руу зугтахаар болсон. Тэрээр Явфад ирж Таршиш руу явж байсан хөлөг онгоцыг олоод зардлаа түлж эзний оршихугаас Таршиш руу тэдний хамт явгаар тэнд сув. Эзэн далайд хүчит салхи илгээн далайн шуурга босгосонд хөлөг онгоц сүрэхэд хүрэв. Тэгэхэд далайчид айж хүн бүр өөрийн бурхнаа дуудаж хөнгөн болгохын тулд хөлөг онгоцон дээрх ачаа тийшээ далай руу хаяжээ. Харин Йоно хөлөг онгоцны доод хэсэгт орж хөвтөөд гүн нойрсжээ. Хөлөг онгоцны ахмад Йоногийн дэргэд ирж чи яагаад унтна вэ? Босож бурхнаа дууд. Бурхан бидэнд санаа тавьж бид сүнэхгүй байж магадгүй шүү гэж хэлэв. Хүмүүс бие биедээ эрцгээ. Бидний энэ гамшиг хинээс болж байгааг мэдхийн тулд шавга татцгаая гэцгээв. Ингээд тэд шавга татсанд уг шавга Йоно дээр унав. Тэд Йонод бидэнд одоо хэл. Бидний энэ гамшиг хинээс болж байгаа вэ? Чи юу хийдэг хүн бэ? Чи хаанаас ирэв? Чиний улс орон аль вэ? Чи хаанхын ямар үндэстэн бэ гэлцэв. Йоно тэдэнд би бол еврей хүн. Далай ба хуурай газрыг бүтээсэн Тэнгэрийн бурхан эзнээс би эмээдэг юм гэв. Тэгэхэд хүмүүс ихэд айн сандарч түүнд хандан чи яах гэж ингэв гэжээ. Учир нь Йона өөрөө тэдэнд хэлсэн болохоор тэр хүмүүс түүнийг эзний оршихугаас зугтаж яваа гэдгийг нь мэдсэн байжээ. Далайн шуурга улам хүчтэй болсон учраас тэд түүнд далайг намжаахын тулд бид чамайг яах болж байна гэв. Йоно тэдэнд хандан хэлэхдээ намайг барьж аваад далай руу хай. Тэгвэл далай та нарын төлөө намжина. Учир нь та нарын энэ хүчтэй шуурга надаас болж байгаа гэдгийг би мэднэ гэж хэлэв. Харин хүмүүс газар руу буцах гэж хүчтэй сэлүүрдэж байсан боловч чадсангүй. Учир нь далайн шуурга тэдний эсрэг улам ширүүсв. Тэгэхэд тэд эзэнд хашгирч эзэн бид хичээнгүйлэн залбирч байна. Энэ хүний амнаас болж биднийг бүү устгаач. Гэмгүү цусыг бидний дээр бүү дохооч. Учир нь эзэн та хүссэн бүхнээ хийсэн гэв. Ингээд тэд Йоног барьж аваад далайд хаясан бөгөөд далай догшрон ширүүсгээ болив. Тэгэхэд тэр хүмүүс эзнээс ихэд эмээн эзэнд дахил өргөж тангаргалав. Эзэн Йоног залгиулахаар авраг загсыг бэлдсэн байв. Йоно загасныг эзэнд 3 өдөр 3 шөнө байв. Йоно загасныг эзэн дотроос өөрийн бурхан эзэнд залбирсан. Тэр би өөрийн зовлон гунгаас эзнийг дуудахад тэр надад хариулсан. Үхэгсдийн орны гүнээс тусламжгүй хашгирахад та миний дууг сонссон. Учир нь та намайг гүнлүү далайн зүрх рүү хаясан бөгөөд усны урсгалд намайг нөмөрчээ. Таны бүх сүйтгэгчид болон их давлгаанууд миний дээгүүр өнгөрсөн. Иймээс би таны мэлминээс зайлуулагдсан. Гэсэн ч би таны ариун сүмийг дахин үзнэ гэж хэлэв. Ус намайг үхлийн эрмэгт хүртэл залгиж, гүн их ус намайг нөмрөн, усны ургамал миний толгойг оров. Би уулсын бил рүү уруудан дэлхий өөрийн хаалтнуудтайгаа миний эргэн тойронд мөнхөд байлаа. Гэвч миний бурхан эзэн та миний амийг нүхнээс гаргасан. Би ухаан балартах үедээ эзнийг санав. Миний залбирал тань лүү таны ариун сүмд хүрсэн билээ. Хий хоосон шүтээнүүдийг хүнддэгдэг хүмүүс өөрсдийн итгэмжит байдлыг умарддаг. Харин би талархлын дуугаар танд дахил өргөнө. Юу тангаргалснаа би биелүүлнэ. Аврал эзнээс ирдэг юм гэж хэлэв. Тэгэхэд эзэн загсанд тушаасанд тэр нь бөөлжин Йоног хуурай газар дээр гаргав. Эзний үг Йонод 2 дахь удаага ирж босож их хот Ниневе рүү очиж миний чамд айлдах гэж байгаа тунхагийг тунхаглал гэжээ. Ингээд Йоно босож эзний үгийн дагуу Ниневед очив. Ниневе бол 3 өдрийн турш алхаж туулахаар агуй хот байв. Тэгээд Йоно нэг өдөржин тэр хотоор алхан явж хашгиран 40 хоногийн дараа Ниневег хөмрөх болно гэв. Тэгэхэд Ниневегийн ард түмэн бурханд итгэжээ. Тэд мацаг барилтыг зарлаж хамгийн томоос баг хүртлээр таарумсв.
Энэ үг Ниневегийн хаанд хүрэхэд тэрээр Синтинесээ босож нөмөргөө тайлан хаяж таар нөмрөн үнсэн дээр суув. Тэрээр тунхаг гаргаж Ниневед хаан болон түүний ноёдын гаргасан зарилгын дагуу хүн амьтан үхэр хонь юу ч амсаж болохгүй. Тэд идэж усууж болохгүй. Харин хүн амьтан бүгдээрээ таар нөмрөх ёстой. Хүн бүр өөрийн бузар булай зам болон өөрийн гардах хүчирхийллээс эргэхийн тулд Бурхныг хичээнгүйлэн дуудаг. Бурхан эргэж зөөлрөн биднийг устгахгүйгээр өөрийн шатаж буй уур хилэнг татахыг хэн мэдэх билээ гэв. Өнөөдрийнхөө дугаараар бүгдээ хамтдаа Йоногийн дүрээр ярилцлаа. Та нар маань Библи судрын Йоно номоор дамжуулан Йоногийн дүрийг илүү сонирхолтойгоор уншиж сонирхоод үзээрэй. Өнөөдрийн дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийнхаа дугаараар уулзцаая. Баяртай манайхаа.